Энэ анги дээр бүр төсөөлөөгүй юм болсон. Шизукагийн хувьд бүх л зүйл буруу тийш эргэж байгаач Чаппиг их хайртай нохоотойгоо уулзахаас өөр юм бодохгүй байгаа Шизука Токио руу явнаа. Нэг л их гэгээлгээр Токиод ирээд ээжийнх нь өмнө хийсний дагуу Чаппиг аврууч нь явуулсан гэдэгт нь итгээд аавынхаа байгаа газарт ирж үзсэн ч мэдэж Чаппи байхгүй. Тэгэж болоогүй аав нь шинэ гэр бүл шинэ нохоотойгоо амьдарч байгааг Шизука харах болно. Хамгийн гонигтай нь аав нь шинэ хүүхдүүд нь энэ охин хинбэ гэж асуусан чинь мэдгүй гэж авдаг. Аав нь хүртэл юм баахгүй. Ингээд сэтгэл санааны байдал нь доод зэгтээ хүрсэн Шизука аавынхаа шинэ хүүхдүүдийг Чаппиг идсэн гэж бодоод гидсийг нь задлаж шалгана гээл бүр ухаан санаанд туйлдсан байгаамаа. Такопи чайгаад одоо харьяа. Хөгжилтэй зүйлс өшөө олон байдаг шүү дээ энтэр гэж хэлсэн ч чи ч гэсэн надад одоо туслахгүй юм бидтэй гэд. Сода. Такопиг бүр алах гэж оролдсон чинь мань Такопи нэг зүйлийг сананаа. Үнэндээ Такопи дэлхий дээр ирсэн нь анх удаа биш бөгөөд өмнө нэг удаа ирж байсан байж таардаг. Тэгээд бүр тэр үед нь Такопиг олж хоол өгсөн анхны хүн нь Марина байвал яах вэ? Энэ үеийн Марина бол ахлах сургуулийн Марина байдаг. Илүү том Марина. Баг байхад ээж нь нүрэнд нь сорив үлдээж гисэн болохоор сургууль дээр сориноос нь болоод бүгд гадуурхдаг, муу хэлдэг. Харин гэртээ ээж нь арх ууж Маринаг зоддог. Шилээр нүрийг нь соривтой болгосон болохоор шилнээс их айдаг. Мэдээж энэ Такопи одоогийн Такопи шиг хүчирхийлэл дээрлэхэлтийг өөрийн биеэр мэдрээгүй учраас Маринаг ямар байдалд байгааг ойлгохгүй. Яг л ихний данг дээр Шизукаг хараад ойлгодог шиг. Аз жаргалын хэрэгслүүд гаргаж ирээд л Маринад зодуулаад явнаа. Нэг өдөр Марина Такопид өөрийнхөө мөрөөдлийг ярих бөгөөд аз жаргалтай хүүхэд төрүүлээд аз жаргалтай өсгөх мөрөөдөлтэй юм гинэ. Такопи тэгсэн Марина чан надад байн хүчтэй гар хүрдэг нь сайн ээж болохын тулд өөрийнхөө ээжийг дуурайж бэлтгэл хийдэг байх нэ гэдэг. Такопи мэдээж үуч бодлого ингэж хэлж байгаа. Харин сайн ээж болохыг мөрөөддөг Марина өөрийгөө ээжтэйгээ адил зүйл хийдгийг анзаарна. Тэгсэн чинь гинтл Такопи хүүхэдтэй болохын тулд чамд аав нь болох хүн хэрэгтэй явж аав нь болох хүнийг хайцгаая гээл Маринаг чирээдгүй нэ. Тэгж байгаад баг сургуулиас хойш уулзаагүй Азуматай таарнаа. Тэгээд бүр Марина Азума хоёр үерхэж эхэлдэг. Охин найз залуутай болсон. Тэгээд бүр Азумагийн ээж нь эмнэлэгтэй учраас Маринагийн ээж их л сайхан ааштай болоод эхэлнэ. 最近はちょっと悪くないよ。 Маринач Азумад нилээд сайн болсон бол торт кейк хийж өгнө энтергээл гарнаас нь хөтлөх гээл чичингүүрэл явж байсан чинь баг байхдаа амиа хорлохыг завдаж байсан охин сургуульд нь шилжиж ирсэн талаар яриа гарнаа. Тэгээд бүр тэр охин тун үзэсгэлэнтэй юм гин шүү. Мэдээж тэр шилжиж ирсэн охин нь Шизука байдаг. Азума Шизукаг иргэд ирсэн болохоор яалчгүй Шизукад сайн уулзраас Маринаг хайнаа. Охиных нь найз залуу ирнэ гэсэн сургаар хоол унд хийгээд л байж байсан ээж нь Маринаг хаягдсан гэдгийг сонсоод мэдээж ерсөө өөрчлөгдөн. Сориноос ч болсон уу? Би ч муу ээж юм аа. Охиныхоо нүрэнд сорив гаргаад л. Гэхдээ би өнөөдөр хоол унд ингэж хичээж бэлдэж байхад арайчтэй энэ төр гэл. За тэгээд Маринаг хүчирхийлж эхэлнэ дахиад л. Нөгөө талд харин Шизука Азума хоёр ярилцаж байх бөгөөд Азума би ч Марина гомдоочлоо доо. Ах шиг юм бүхний төгс хийж чадахгүй юм аа гэдэл өөрийгөө ахтайгаа харьцуулнаа. Энэ Азума болохоор өмнөх ангид ахтайгаа ярилцаад ерөнхийдөө сэтгэл санаа нь аврагдсан Азума биш, ахтайгаа өөрийгөө харьцуулдаг хэвээрээ байгаа Азума байхгүй юу? Энэ цаг хугацааны Азума бол. Шизука тэгсэн чинь өөрийгөө хинтэйч битгий харьцуулаа. Надад чийл байгаа шүү дээ. Намайг тоож ярьдаг нь чи энэ гэдэл. Азумаг уйраанаа. Харин энэ үед Такопи Маринагийн гэрт ирэхэд Марина ээжигээ алчсан сууж байдаг. Өөрийг нь алах гэж оролдох үед өөрийгөө хамгаалаад л төрүүлээд дүрчихсэн байх. Эсвэл ноцолдож байгаа санаандгүй дүрчихсэн байж таар. Марина уучлаарай намайг битгий ганцаараа минь үлдээгээж гэдэл ээжийнхээ цогцсон дээр уйлж байгаад баг сургуулийн 4-р ангид л Кузэ Шизукаг алчсан бол аав холдож явахгүй ээж жим болохгүй байсан юм гэдэл уйлж байтал тэрийг нь сонсож байсан Такопи. Ойлголоо. Баг сургуулийн 4-р ангийн Шизукаг алах юм бол бүх зүйл хэвэндээ орж Марина аз жаргалтай болох юм байна. Тэгцгээе гэдэл. Гариг дээр нь байдаг цаг хугацааны том цагаар цаг хугацааг ухраахаар өөрийн гариг руу нисээд явчихнаа. Такопи алах гэдэг үгний утгыг ч мэдэхгүй яваад өгч байгаа байхгүй юу? Маринач гайхаад л үлдэж хоцорсноо. Ядаж нэр өгдөг байж дээ. Такопи гэдэг ч юм уу гэд амиа хорлдог. Такопи харин гариг дээрээ ирээд цаг хугацааг ухраадаг том цагийг ашиглахаар ээжтэй хэлнэ.
Би 4-р сургуулийн Шизукаг алахын тулд цаг хугацааг ухраах хэрэгтэй байна гэдэл. Ээж нь Такопиг дүрм зөрчсөн энтергээд ой санамжийг нь устгаа дахиж гариг дээр ирж болохгүй гэж хэлдэг. Гэхдээ Такопи ой санамж нь бүрэн устгахаас өмнө цаг хугацааг ухраагаад дураараа яваад өгчөгдөг. Ингээд 1-р анги дээр гарсан шиг Такопи дэлхий дээр ирээд Шизукатай таарна. Гэхдээ хэнийг аз жаргалтай болгохоор ирснээж санахгүй, аз жаргалтай болох гэж байсан хүнээ бүр алжчихсан болж таарж байгаа байхгүй юу? Ингээд ой санамжин сэргсэн Такопи Шизукаг алах ёстой тэр бол хорон хүн гэж боддогч Марина Шизукаг дэрлэгдэг байсан одоо цагийн дурсамжаач мөн санаж байгаа болохоор Шизукаг өрөвдөд Марина бас л муу зүйл хийж байсан босуу гэж бодно. Гэхдээ бүр Марина чаныг алжчихсан би тэгвэл бүр 7 дор юм уу ч гэж бодоод төөрөгдөлд орж байх үед нь хар шин юу хийж байгаа хар наймаалж вэ гэд. Азума хүрээд ирнэ. Нүд нь гэрэлтсэн байгаагаас нь энэ цаг хугацааны Азума бол ахтайгаа өөрийгөө харьцуулахаа болсон Шизука товстуулахааж болсныг нь харуулж байгаа юм шиг санагдж байна. За одоо ганцхан анги үлдсэн дараа 7 хоногт гарна. Эцсийн найдвар Азума л болох шиг боллоо доо. Азума ер нь цагдаа нарт яг юу гэж хэлсэн юм болоо? Шизукаг цагдаа нар сэжиглж байгаа ч гэсэн шууд барьж авахгүй байх гэхээр яг гэмт хэрэгтэн бол Шизука гэд шууд хэлчихээгүй юм шиг байгаа юм. Юутаж ингээд 1-р анги дээр Такопи дэлхий дээр ирж Шизукатай уулзсан нь үнэндээ Маринаг аз жаргалтай болгохын тулд цаг хугацааг ухраагаад ирсэн нь байж таарлаа штэ. Тэрийг ойлгосон бах. Тэгснэ ой санамжгүй болоод Шизукаг алахаар ирсэн байж ч Маринаг алаад айчихсан. Хэцүү чороо юм да. Одоо гариг дээр очиод дахиад цаг хугацааг ухраасан ч ер нь хэцүү л дээ. Ер нь цаг хугацааг ухраахаар Марина юм уу Шизука аль нэг нь өхөж таарад байгаа. Тэгээд дээр нь цаг хугацааг ухраасан ч гэсэн ганц гайгүй амьдрал нь дээшилсэн Азумагийн амьдрал буцаад нурна гэсэн үг. Цаг хугацааг ухраачвал нарийн ихэн хэсэгт Шизука Такопиг алах гээд гар далайгаа дууссан штэ чулуутайгаа. Тэгээд одоо Такопи зүгээр болцсон байна гэхээр магадгүй Шизука цохилохоос өмнө зугтчихсан байх. Тэгээд ганцаараа буцаад ирсэн байж магадгүй. Шизука тэгэхээр одоо болтол Токиод байгаа юм болоо. Тэр хэсэг гарааг болохоор сайн мэдэхгүй байна. Дараагийн анги дээр л бүх юм тодорхой болох бах. Энэ аним дээр ер нь эцэг эхийн нөлөө, хүүхдэд хэр нөлөөлдгийг л харуулад байгаа юм шиг санагддаг. Яах юм бол доо сайн мэдэхгүй байна. За ятаж дараа 7 хоногт л харцгаая. Та нар харин subscribe дараад үзээрэй.